За. За одоо Татаагүй SketchUp одоо татлаа. Орд татнаа. За SketchUp татна. Хаана байгаа гэвэл одоо дотоод төлөв системийн олон нийтийн файлын санд. Үгүй ширэг. файлын сантар энэ. Ширэг гэж байгаа хүмүүст харуул л та. Оо тийш. За ширчаад хэлчихье. За дотоод төлөв системд ороод олон нийт ороод файлын сан дотор номын сангийн анх үеийн бий оруулсан SketchUp Pro. За энийг татнаа. Татаж явах. За татчих. За энийг хэвтүүлээ задлнаа. Агийн энэ стоп чи да. За ингэн тэгээ хоёрдугаар энэ дээр энийгээ суулгасны дараа саяын татсан зураг маань одоо энэгээр юм юм уу? Тэгээ стадион гэх юм. Стадион. За. За ойлголоо. За татаж бай. Микрофон хаагаарай. Ярих шаардлагагүй. За SketchUp дуслаад. Чанд. Нийт одоо ийм муу юм уу? Интернет чи ийм муу юм уу? Яас удаан татчих юм. Юу гэсэн үг юм? За 12 минут. За энэ SketchUp-а задлаа. За түр вирус бараг маачих. Кракен арччих юм. Тэгээ кракен арччих. За вирусны програмыг түр хай. Яхан тэгээд нэг үү. Тавхар шалгаад байж магадгүй вирус. За шари. Manage. За бүгдийг төрцөөр вирусын програмуудаа хаалаа. Яг тэгэхээр энэ кракен задлаад өвчлөө гэж. За юу вэ? Доод шүү дээ. Шас ухсан юм. За сая олон нийтээс татсан. За тэгж юм. За. Одоо дэлгэцээ ширлээ. Програм хаасан. Хааж атлах хэвээр. Өөрөөр зарим програм устгах магадaltaй. Микрофон хаах гэх юм. За SketchUp-а задлж та.
Төгөл их явж. Өсгөж. Энэ дараа тий. За энэ шаарлаа шита. За энийг дараа ажиллуулна. Яад суулгах гаснахгүй болоод мэдчих хэрэгтэй учраас өдөрт суулгаж үзүүлж байгаамаа. Наад карак сетап энэ хараас татсан гэнэ. Орны дотор файлын сантар. Хэдэн мега явал? 188. Гайгүй жижиг юм. Эдэн алдаа яана минийх WinZip-гүйгээд задлахгүй байгаа юм байлгүй. Ой, Total Commander интернетээс задлчих болно шүү дээ. Тийм үү. Би Total Commander-аар би ажиллаж байгааг харж байна уу те. WinRAR гэдэг юм байхгүй бас болно. Тийм үү. WinRAR-гүй байлгүй задлж өгдөг. Commander Total Commander ингэж хайгаад эндээс татдаг бас энэ хажуугаар нь бас давхар нэг юм хэлчих. За Google зүгээрээ Total Commander дата 50-д өгчүүл яах вэ? 50-д өгөх юу хоёр. Одоо ингээд одоо яг миний ярьж байгаа л орчих тэгээд болоо. Заавал ороод би энэ зайцлуудад хэрэггүй. Одоо ингээд эндээс даунлоод. Энэ үчиг. Энэ дээрээс нь энэ шүү дээ. За 32 юм уу 64 бит юм уу алийг ч хамаагүй дараалгачих. За инсталл. За энд бас нэг юм инсталлдах юм байна. За энэ ингээд нэ. За зүгээр даунлоод руу орчих. Заавал ингээд байхгүй. Зүгээр даунлоод гэдэгтээ дараад алийг татах юм бэ. Алийг ч хамаагүй татчихвол. Зөвхөн 32 гэдэг юм. Суулгахтаа, ихтэй задлахтаа бас вирусны програмаа төр зур хааж иж болох юм шүү. Тэгэхгүй бол нөгөө хязгааргүй ажиллуулах каракийг блоклоод устгах магадaltaй шүү дээ. Камера өгөх юм сомдод Ойлгомжтой байна. камеруудаа өгөөрэй зарим удаа. За нэгээс уучих. За би ингээд суулгасны дараа манай номын сангийн мэдээлэл технологийн мэргэжилтэд ажилладаг. Анхаа. Яг одоо тэр төрөвний өгсөн зураглалаар тэр статиач гэдэг юм те. Энэ яагаад статианы зураг өгöd байгаа ер нь. Зүгээр өөр энгийн байж болдгоо юм уу? Зүгээр нэг жижигхэн байшиг. Туслалч ус яа. Гэхдээ надад хэрэгтэй байна. Тэгээ нэг хүмүүс хийж байгаа юм чинь. Гэхдээ уулнаас наадад бүх хүмүүстэй яах вэ чи үнийг хэрэг шүү дээ. Заавал ингэ хэрэг байна уу ч. Байна. Давай чи. За. Ингээд суулгалаа next. Энийг бол next те. Янз бүрийн байхгүй. Юу ч оролдохгүйгээр зүгээр next install гэдэл явчих. За ингэ цэг чинь харж байна. Энэ доор ингээд татагдаад ороод ирж байгаа. За байж байгаа минийх нөгөөдхий чинь дата дуусангууд нэг алдаа заачлаа юуны алдаа юм болов? Манай дэлгэцийг харах боломж байна уу? Шеэрлэхгүй таавар шеэрлэндээ. Тэгэхээр би шеэрээ хаах хэрэгтэй тийм үү? За энэ ингээ явж ийг. За би түр шеэрээ хаачих. Та шеэрлээ харуулах та. За дэлгэцээ шеэрлэр. За. Орноор сум дээр Total Commander татаад ямар алдаа гарсан бэ гэж. За хаавна. Юу China майнаг хятад юм байгаад байна чи. Шал өөр штэ. Google CMN гэвчтэй. Яг төрөний минийг шиг хийдэ. Өө refresh бишээ. Өө хэрэггүй маань чи. Шал өөр юм байгаад штэ. Total Commander CH гэд тэр хаягийн бүр сал. Угаасаа вирус идэх чинь наа чи. Наа чи вирус тгөө наа дээдлийн адресийн хаягн дээр үсттэй.
Google-гээ бичтэй. Ядаж буцаа бүгдийг. Харъя. Total Commander гэдэг. Яг энэ хоёр дахь нь. Эхнийх нь доотлыг. Өө биш биш. Дээдл нь. Төлөв даунлоод гэхгүй. За зүгээр энэ дээр дарчих. Уул нь даунлоод гэхгүйгээр бичгтэл тэр чигээр орж исэн тоо. Тэгээ ягаад энэ Total Commander. За тэгээ энэ дээр дарчих. За тэгээд хамгийн дээдлийг. Хамгийн дээдлэг. Ой суулгаад байгаа юм шүү. Болцлоо. Yes, өмнө суудсан юм байна. Давхардчихвээ. Суудсан байх шүү дээ. C-дискэн дээр байгаа. Нүүрэн дээр. Total Commander-ыг авцсан байгаа. Надад томсгож байгаа хараад та хүмүүс давхар хараг. Суудсан байна да. Сууцны сугаагүй гэсэн юм байна да. Тэр нь Total CRM гэж юм шүү дээ. За хамгийн тэр наатач. За ингэж болоод ажиллаж байна да. Хоёрын тоон дээр дарга. Энэ дугаар ихэд гэж тэрэн дээр дарахаар цаашаа орно. Нэгэн дээр дараад орохгүй шүү дээ. За болоо босноо. Дугаараа. За ширээ зогсооцсон шүү. За болсон байгаа үстэй. Уун сууцсан юм байна шүү дээ. Болж байна. За микрофон хаагаарай. За одоо энэ явж байна. Одоо стефан дуусаад финиш микрофон хаагаарай. Финиш. За. За ингээд суудсан. За одоо тэгвэл яа задлах вэ? За одоо крака яах вэ? Крака болохоор яг суусан газар нь дарж чуулах юм байна. C-дискний програм файл 64 болов 64 дээр байх хэрэгтэй тийм ээ. За энэ скетч. За энэ дээр орлоо. Шууд л ингээд шууд болчих тийм бүгдийг. Ингээд шууд бүгдийг дарж болох нэ. Өөрөөр тоол. Байна. За. Чиний гэжтэй одоо маргааш гэж эднэр ярьчих юм. Өнөөдөр тасран гэж ярьснаа бодчих юм байлгүй одоо. За би хичээлтэй. Гүй гамбаа юм сканер төгөө тэг за. бас сканер чигээр гарч ирсэн. Маргааш. За. Хог яах юм бэ? Маргааш одоо мэдхгүй хөгжлийн бодлогын хэрэгэд хэлсий. Тэг би өөр нэг чигтэр нараа хэлэхээр өглөө тавьчихсан тэр хөөх. Өнөөдөр болчлаа. Энэ сургалт чинь маш их өргөжлөн. Тэг нэ. Эдгээр чинь юу хэрэгжилж байгаа вэ? Тэг. Би бас нэг болон бичсэн сайн байна. Гайгүй. Би нэг За. За суудсан сая дарж чуулсан шүү дээ тийм ээ. Бүгдийн програм файлыг одоо програм файлын скетч авчихсан дотор байгаа энэ дотор ороод энэ character дотор байгаа файлуудаа бүгдийг дараад тоглох нэ. За энэ дээр одоо tool command-аар ойлгохгүй магадгүй. Би ахаад өөр зүгээр explorer үзүүлээ. Зүгээр explorer дээр яаж ажиллах вэ? За Windows Explorer нэлээ. За би татсан юм маань одоо дэгийн install дотор sketch гэж байгаа. Энийг character энийг зүгээр ингэж сонгоод copy. За цэгийн програм файл дотор sketch. За ингэж энийг ингэ дараа хуулнаа. Маус хараад ороод за ингээд replace гэж энэ дээр дарна шүү. Зарим нь андуураа буруу юм даддаг шүү. За ингээд do this view. За энэ ингээд continue check-лээд continue. За ингээд 6 файл гин ууччих. За би одоо вирусны програм нээлээ. Одоо болчих болоо гэж бодож байна.
За энэ стадионы юм жаагаад ерөнхий хэлчихэд бас нэг жижигхэн зослон-мослонгийн юм хэлж болно шүү дээ. Манай хүмүүс тэрийг зөв өөрсдөд нь хэрэгтэй дээ. Өөр ажил төрөл дээрээ ч гэсэн юу ч хийж зорж болно л гэсэн үг шүү дээ. За би ерөөсөн програм бүгдийг нэчлээ. За анхаа. Эрдэнэтэй төвдөл командир дээр дахиад задлах руу оруулахдаа хоцорсон чи хоцроод байна яа. За төвдөл командир дээр зүгээр одоо нөгөө хатсан дотор байж байгаа шүү дээ. Даунлоод дотор. За тэрийг олцсон. Тийм энэ байна те. За тий тэрийг олцсон. Ингээд дараад ингээд орчих нь те. За тий. Тэгэхээр ингээд энийг F5 дарлаа. За F5 дарах юм уу? За хүлээж байгаа. Яг F5 хийж байгаа шүү дээ. Энэ доор харагдаад байгаа чинь хараа F5 бол copy. Энэ доор ба шүү дээ. За F5 дараа яана гинэ? Enter дараад болоо. F7 шинэ хавц үүсгэх гэнэ. F8 бол устгах гэнэ. За төвтөл командираар за жоо тий. Гараараа ажил. Улгын нэрээс оролцохгүй наач. За ингээд задлчихжээ шүү дээ. Энэ болсон. Ингээд энийгээ сонгож. Би одоо анхаарал шилжүүллээ. Суудсан. За микрофон хаагараа. За скетч. Бас ингэ баг. За микрофон хаагараа. Одоо скетч руу орлоо шүү. F5 дарч яач юу гинэ? Тэгээ enter дарчин тэгээд болоо. За. За микрофон олохгүй хаашаа. За скетч дарлоо. За бүлээх хэрэгтэй юм тий. За бас шууд дарангуут шууд нэгждэг юм байна. За уншдаг юм байна. Ууланд дэлгэцийн карт өндөртэй бол бас ихтэй юм байна. За уншаад байх шиг байна. Илүү одоо янз бүрийн маань хаяа ер нь доктордад ачаалаад байгаа шүү дээ. За энэ дээр аяг гэх юм тий. Continue. За. Нэг ч одоо бас ачаад юм. За үлэгт. Одоо юу? За. За хоёр орчин дарж анх удаага тэгдэг юм биш үү? За Ой хоёр орчин. Энийг наач. Одоо яа гэсэн. наач орж байгаа. Зүгээр орчих. Зүгээр л ингэ. За старт тийш. Чага энэ шиг нэг нөө. Таас нэгт таашч юм. Нэг чаач. Нэг ч л угсаа системтэй бас нэг юм юм темп байв юмсан. Тэг бүгдийн задлцсан. Тракээ уушаар трайг ингээд цааш явахгүй 39-с цааш явах. Кракээ уушаар хуулагтгаа улчин трайг ингээд цааш явах улчлаа. Та нээсэн байгаа юм шүү. Зүгээр нээсэн скетч апа энд хоёр дараад суулгасныхаа дараа зүгээр крака хийлгүүгээр нээсэн байвал нөгөө систем чи ажиллаж байгаа тохиолдолд яагаад суулгахгүй шүү. За энийг хаах хэрэгтэй байна тий. Нээлттэй бол өсөж суулгахгүй. За. За цээл камераа өгөөрэй хүмүүсээ. Тэгээ сайн анхаарал хандуулаарай. Тэгээ энэ дээр зүгээр бичлэг болгоо оруулаад тавьсан ч гэсэн та нар бас гартаа харах хэрэгтэй шүү. Төлөвтэй асуун шүү доо явчихсан донд. За чи ингээд за анхаадаа шилжүүлээ анхаа. Чи дээ яваад нарууслуулна гэж.
За нэг мараад. Интернет чинь заасан байна. За. За скетч апа ингээд нээж штэ. За нээчингүүтээ темплейт гэж гарч ирнэ. Темплейт дээр дарангууд энэ метр одоо миллиметр, сантиметр гэдэг энэ хэмжээнүүд чинь гарч ирнэ. Инч гэдэг. Гарч ирнэ эднэр. Ингээд. За тэгээ энийхэн метрийг нь сонгоно. Доотлог нь. Тэгэхгүй бол нэг инч минчээ сонгоцохоор болдгоо. За тэгээ метрийг нь сонгоод за ингээд нэгдчихэж байгаа. Аксонометрийн проект байгуулдаг шиг юм уу? За одоо энэ бол зүгээр нэг харуулж байгаа эхний зүгээр хүн байгаа. Ийм байдалтай гэдэг ингээд. За энийг ингээд дээр нь дараад delete дарангууд тусчихна. Одоо энэ штэ. Эн чин ингээд дарангууд ингээд эргүүлж байгаа. Энийг ингээд тэгээ space дараад энгийн суман дээр очиж байгаа. За одоо юмаа зорж эхлэе. Дарж байгаа хийж яваа. Энэ шүү, тэр шүү. Яхаа удааш. За ингээд хавтгай зурчлаа. За ингээд нэг хавтгай зурчлаа. Би эхлээд нэг байшин зураах. За энийг юу ч гэсэн заа боловч. За 8-8-ийн харьцаатай байшин ч юм уу 18-ийн харьцаатай байшин ч юм уу одоо зурлаа гэж бодъё л доо. Тэнгүүд яг яаж мэдэх вэ гэвэл энд чинь метр байгаа. Тэп гэ Т өсгөн дээр. За энэ чинээс ингэж хараад 12 метр. За ингээд үзүүлгээд за ингээд 10 метр гээд. За энэ чи 10 харьцах нь 8 хэмжээтэй. Бичлэг хийж байгаа үстэй наадах дээр. Хийж байгаа. За одоо ингээд. За тэгээд одоо энэ чинь хавтгайгаа зурна гэсэн үг. Голоосоо авчираад энэ чиний толгойд ингээд 18 хэмжээтэй гээд хэмжээгээ заагаад өчөж байгаа ингээд дөрвөлж чинь. За ингээд энийг гар дээрээс ер нь ажлаас орчвол их зүгээр. Одоо энэ дээр дарах юм бол одоо энэ орбит гээд бичгээс энэ нь одоо хамгийн ихний үсгээр нь O үсгээр нь O дээр дарангууд л ингээд явчих. Ингээд H үсэг дарах юм бол ингээд гар гарч ирж байгааз энэ нь ингээд зөөнөө гэсэн үг ингээд. Хааш нь хааш нь. Тэгээ О дарах юм бол ингээд тойруулна. Ингээд. За одоо байшингаа босгоё. Байшингаа босгохын тулд энэ push гэдэг. За push дээрээ дараад дээш нь татангууд байшин чинь босч байна. Ингээд доошоо дээшээ гээд. За ингээд байшингаа босгочлаа. За одоо энэ байшин чинь дээвэртэй юу, дөрвөлжин юу, дөрвөлжин дээвэртэй байх уу, гурвалжин дээвэртэй байх уу гэд зөндөө сонголт байгаа шүү дээ. За гурвалжин дээвэр хий гэвэл яах вэ гэд. Энэ чинээс ингээд зурчин. Энэ lines гэд харандаага ингээд зурчиж байгаа. Энэ lines яг яаж голлоод байна гэвэл энчнээсээ энэ цэгээсээ авчираад ингээ голлуулаа явж байхад өөрөө энчнээ яг тэр голдоо очиад өөрөө нэг паудл зогсно. Тэнгүүд тэр чи яг энэний гол нь байна гэж ойлгож байгаа.
За ингээд. Энэ нь болохоор movie. Movie гэдэг чи одоо тэгээд шилжүүлэх барих гэдэг юмуд байгаа шүү дээ. За ингээд байшин маань ингээд 300 дээвэртэй энэ байшин болчихлоо. За эндээ одоо хаалга хий. Хаана ямар хаалгатай байх вэ? Бас энүүгээрээ зурж болно. Эсвэл энэ лайнсээрээ зурж болно. Энүүгээрээ зурж болно. Shapes гэдэг энүүгээрээ зурж болно. Ингээд барьж аваад ингээд. За ингээд хаалга хийчлээ. За хаалгаа яах вэ? Цааш нь одоо түлхэж оруулна. Эсвэл ондоо хаалга хийж болно шүү дээ. Тэнгүүт нь дахиад пүүшээ дарж агаад ингээд жоохон түлхээд өгч. За. За энэнийхэн гадуур бас хүрээ хийж өгч болж байна. Хүрээ хийхин тулд энэ дээдлийн offset гэдэг энэ дээр дарангууд энэний чинь юу гараад ирнэ. Тэнгүүт ингээ хүрээ дотор талтай ихөө гадна талтай ихөө гэдэг энэ хаалгач ингээд гараад ирж байна. За ингээ хаалгатай болчлоо. За хажууд нь бас цонх зурчээ. Хаалганыхаа харалтаа дөрвөлжин цонх зурч. За мөн адилаар offset дээр ингээд цонхоо гаргаад өгч. За тэгээд лайнсаараа таны цонх чинь нэг байгаа шүү дээ. За болж байна. Асуух юм байвал асуугаарай. За энийг ингээд short copy доод зөв Ctrl C Ctrl V гээд copy доод ингээд нөгөө талдаа тавьчих болдог. Ингээд хоёр цонх. Одоо байгууллагад орыг гэвэл гаднаас нь зургийг сайн авч агаад хаана ямар цонх байна, хаана хаалга байна гэд бүгдийг харж агаад тэгээ ингээд зурж болно гэсэн. Ингээд байшинг хийж болно. За тэгээд байшингаа одоо бодъё л та. Одоо энэ гадна талын эднэрийг байшингаа одоо бодъё гэх юм бол энэ матрас гэдэг энэ байгаа. Яг юу яасан. За тэгээ энэ ч одоо ингээд дараад үзэнгүүт зөндөө юмуд байгаа. Одоо ингээд мод хийж байгаа. За модон байшин байх уу, ямар байшин байх уу? За ийм өнгөтэй байшин байх уу? Ийм өнгөтэй байшин байх уу гэдэг. Эсвэл бүр тоосгомж байж болж байна. Одоо материал. Ингээ материалууд гаднаа ингээ үүс тарих, одоо энэ хашаа хороо, хашаа машаа хийх, тэрийг чулуу тийм харах. Баал. Чинээс ингээ өөртөө үзэх юм бол зөндөө юм байна. За ингээ тоосхон байшин. Ингээд маргааш шнэр. За энэ яаж ингээ наашаа цаашаа яваад энэ маус 3-аараа зүгээр ингээ наашаа цаашаа ингээ яваа. Тэгээ space дарангууд энэ сумчаа гарчна. Маус 3-аараа наашаа цаашаа өөрөөр эргүүллээ space-ээрээ энгийн сум дээр очлоо. За ингэж. За тэнгуү дээврээ яах вэ? Улаан дээврийг хүү, шар дээврийг хүү гэдэг энэ colors гэдэг. Дотроос ингээд дээврээ ингээ улаан авчихсан. Өчтөр номын сангийнхан байг. оо. За ингээд байшин маань ингээд болж байна. Ардаа цонхтой байвал цонхтой. За дахиад энэ чинь гаражтай бай гэж бодъё л да. Үнэлтэй. Тэгвэл дахиад эндээсээ авч яагаад наатахад дотор талын үзүүлэх.
Доктортлын Доктортлын уу? Хийж болно шүү дээ. өөрөөр таслах ингэж. Би тэр таслах усаа хийсэн гэж. Зүгээр ихний ээлжинд байшин юм гэж. Тэгээд таслахын дараагаар нь үүсгэх. За. Тэгээ энийг адилхан үүсгээд босгоол. Энэ маань бас гурвалжин дээвэртэй байх уу, яах вэ гэхүүгээд өөрсдөө мэдээд. Тэгээ хаалга нь хаанаасаа орсон байх уу, яах вэ гэдэг. Ингээ гараашаа бас хажууд нь хийж болж байна. Тэм цонхооч гэсэн. Насаг гэдэг. Энэ цонхны энэ материал байгаа. Таны нүнгний илэрсэн. Одоо ингэ зүгээр. Ингээ цаатал нь нэгт харагдаж байгааз. Таслахын ер нь үгүй шүү. Тий. Ингээд цаатал нь нэгт харагдаж байгааз. Ингээ шууд биелэн шууд цонхнуудаа ингээ хийж болж байна. Яг тооч. За тэгээ мод. Яг цонхоо будах гэж шүү, дээврээ будах гэж шүү гэдгээ яаж сонголт хийж байна? За одоо дахиад асуусан. Яг адилхан талсан. Материал руу бодсон шүү. Одоо цонхоо бодъё гэж штэ. Одоо За Цонхоо болгонгууд цонх сонгогдчихж байгаа юм. цонхны энэ хүрээ штэ. Тий. За энийг бодъё гэвэл яг энэ хүрээн дээрээ дарчихна. Эн чинь сонгогдчихно. За цэгтэй болохоор сонгогдоод байгаа. Сонгогдчихно. Энэ цонх зурчаад энэ хоёрыг цонхыг зурчаад хаалгаа зурчаад энэ илүү зай штэ. Тий. Энэ илүү зайн дээр ингээд дарчих юм бол энэ ерөнхий хамт нь ингээ гараад ирнэ. Тэнгүүд энийгээ тоосгоо гэдэг чинь гарч ирнэ гэсэн үг. Нэг дарахаар сонгогдоод байгаа юм байна тий. Энэ дээрээ нэг дарна, эсвэл энэ дээрээ нэг дарна ингээд нэг дараад. За. Энэ хоёр тустай болсон угаас ингээд. Ааха. Энэ хаалгыг ингээд хүрээг нь одоо мотор хийгээвэл гадна талд нь дарна. Тэгээд Ааха. юм уу? хаагараа. За ингээд цонх жишээ нь одоо ингээд болж байна. За хаалгач гэсэн ингэчж байна. За энэ хам дээр усны цонхтой бичсэн та. Юу юм харъя. Наач ингэ цааш нь босчих тий. Миний юм юу болоо явчихваа. За яхаа байж дараа нь явуулна. Ямар ч төс хүнд амжилт хэрэгтэй. Минийх ч бүр амар гүнзгий загдах байсан шүү дээ. За яхаа байж болно. Цонхоо Уртлын цонхоо копидчлаа. та зүг яг шинээр үүсэхдээ яаж үүсгэсэн бэ? Шинээр үү? Нэр энэ. Зурчиж юм шүү Шейпер. за. За байшин руу орноо. Нийлээд тоо юмнуудыг устгачаа. Чөлөөч шүү дээ. За би зөрчнө. За одоо тэгэнгүүт байшин дотроо юм байрлуулъя гэж бодъё л да. Тэгвэл эхлээ эднэрийг ингээд юу яач хайд авах. Ингээ хайд. Бүгд юу гэнэ? За тэгээ одоо энэ байшин дотроо тавилга 9 шидийн тавьж болно. За тэрийг нь одоо энэ components гэдэг. Энэ components дотор юмнууд материалууд байгаа. Одоо энэ ор жишээ нь ингээ байна. Ороо тавилаа гэж одоо ингээд орцоо энэ ч байна. Энийг бас хайд болох тийм байдлаар оруулаад. За өөрөний бас таслахаа хийж болно шүү дээ энэ чинь. Ороод ирэнгүүт чинээс коридор явлаа. Ингээд
Яаж. За ингэж явлаа. Наач жижиггүй. За энэ чинь ингээ хаан болгосон гэдэг. ингээ галзуух болгоч л дээ. Энэ чинь ингээд тэгээ энэ чинээс дахиад энэ чи байшин нэг өөрөө энэ чи ингээд нэг наалч юм уу та. Нойлын өрөө. Тэгээ ингээд зочны өрөөч гэх юм уу. За иймэрхүү байдалтай гэж бодъё. За тэнгуут энэ өрөөг одоо тусгаарлахын тулд дахиад хан усан шүү дээ. Энд чинь. Дахиад хан усахын тулд дахиад энэ offset гэдгээрээ дараад ингээд арч. За тэнгуут энэ дээрээ дараад дахиад пүүшлэхээр дээшээ болчих. Пүүшээ. Пүүш гэдэг хаан. Тэр дээр. Яваад. Цаас. Энэ ороо юу яаж та. Энэ дээр ингээд дарангуут энэ орчин ингээд яаж итгэж байгааз. Тэгээ одоо энэ орыгоо эсвэл том болгохыг эсвэл жижиг болгохыг ч гэдэг юм уу? Ийм болгохыг гэвэл энэ байна. Скал. Юу гэж юм? Скал. Энүүгээрээ том жижиг болгож байна. Энэ одоо цаанаасаа өгсөн юу болохоор стандарт хэмжээ байгаа байхгүй юу? Хэрвээ тийм биш байвал энэ тент ингээ ногоо юмнууд гарч ирнэ. Тэгээд тэрэн дээрээ дараад наашин цааш нь олгочихно. Одоо энийг наашин ороо наашин цааш нь зөөг гэвэл энэ мөв гээд энэ дээрээ дараад тэгээ энийг наашин цааш нь хажуу тийш нь ингээд тий өөр өрөөнд ч тавьж болно. Ингээд тавьчих. Хажуу тийш ээж болгож болно. За. За одоо тэгэл энэ чинээс доор хаалгах тийм баха юм. Тийм баха гэж хэлж байна. Тийм байхаа юм гэж хэлж байна. За. Эндор гэд. Юу хаалга юм байна. За энийг яаж босох? За энийг яаж босох вэ? За энэ уу. Rotate гэдэг. Энэ дээр ингээд дарангууд. За энийг хажуу тийш нь ингэж эргүүлж болно. Ингэж эргүүлж болно. Нөгөө тийшээ эргүүлж болно. За ингэж эргүүлээд нааталт гарна. Ингээд за. Тэгтээ. Юучтай. Shift тахын. Гоо. Боротлаас. Гартач наач гэж тийм. Тэгээд наатахын харагдах яг их цаах хэрэгтэй. За ингээ хаалгач юм босоод ирчих. Заавч. Гараар давчилсан ямар юм бэ? Арайгч. Өв дарангууд энэ наад дэргэдлийн төвсдөөс баатангууд дээр ус тавчил харагдаж байна. Харагдахгүй Аа байгаа. зөв. Гэхдээ нэрнийх нь эхний үсгнүүд нөгөө байхгүй юу? Тий. Би одоо энэ бодохгүй ингээд P. Энэ гэхдээ push гэдэг дээр явдаг. Энэ зөвхөн P гэдэг нь push гэдэг дээр явдаг.
За ингээд эн чинь мөөг нь штэ. Тэгээ ийм үсгэн дээрээ дараад зөөгөөд алга руугаа. Энэ гол нь зөөхөр нэг хаашаа янз ингэж идэв шүү. Гол нь нөгөө нэг ингэж тавьчаад одоо эн чинь дахиад ингэнгүүт дээшлэхгүй байгааз ингээд болохгүй байгааз нэг ингэчээд доороос нь дахиж ингэнгүүт дээшлдэг шүү. Тийм. Тэгэнгүүт доороос нь дахиж ингэж дээшлүүлээд цаашлуулах гэвэл дахиж энэ талаас нь ингэж барьж ингэж салгаж дахиж ингэж явахгүй бол ганцхан дарчаад ингээд гүйлгээд ивэл болдгоо шүү. Ээж дээрээ дарахаар, ээж үсгэн дээрээ дарахаар энэ гар гарч ирж байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ ээж үсгэн дээр дарж, өө үсгэн дээр дарж, ер нь эргүүлэх энэ хоёр дээрээ л ер нь ингэж явна. Ингэж. Ерөнхий ажиллагаа. Тэгээ маус 3-аараа наашин цааш нь олгоод шаргаараа. Явна. Я хаалга эргүүлж. За хаалга маань чицаагүй байна. Тэгээ мөөөгөөрөө доороос нь тийш нь зүгөөд. Тийм доор яваад. Оо тийм. Энэ хажуунаас нь авч болж шít. Хажуунаас нь хацгаа тий. Хацгаал юм. За ингээ хаалга маань ингээд нэг бол ингээд томдоод нэг бол жижигтэй ингээ болдгоо. Тэгээ энүүгээрээ дахиад энүүгээрээ энэ scale гэдгээрээ одоо ингэнгүүт нэг орыг сая болохгүй байсан шүү дээ. Тэгвэл одоо энэ дээр болж байгааз ингээд томруулж жижигрүүлж ингэж rotation догш нь болгож ингэж rotation болгож ингэж томруулж дэлхийн ядаргатай хүмүүс юм. Газарч шүү дээ. Ерөнхийдөө ойлголтоо ер нь бас яа ерөнхийдөө ингээ хаалгыг ингээ зурч байна. Энэ балаа хаалгыг аваач. Дондогоо яалах юм. Гэтэ ерөнхийдөө хийж байгаа бол эхлээд дотортлоо эхлээд хийчих хэрэгтэй. Тоосон байхад нь дотортлоо эхлээд хийчээд дараа нь гадна талаар нь ханаа босгочих хэрэгтэй. Тэгэхгүй ханаа босгочоод дотортлоо хийхээр айгүй жоохон төвөгтэй идэх. Нэг бол байшингийн зөвхөн гадна талыг хий гэсэн бол зөвхөн гадна талаа хийгээд дотортлыг хий гэсэн бол нэг давхар хоёр давхрыг хий гэсэн бол нэг давхрын хоёр давхрыг хийгээд тэгээ явсан дээр. Одоо гадуур нь ингээ энэ чи ингээ хайс хийгээвэл одоо тэгээд чи хайс удаа. За одоо ингээд энэ хайсууд байна. Тэгээ хайс хийнгүүт ингээд дарангуут юу яж байгааз нөгөө будах энэ юм гарч ирээд байгааз ингээ хайсаа дарангуут ингээ будах ингээд ийм болоод байгааз тэгэхээр эхний ээлжинд дахиад зурна гэсэн үг. Энүүгээрээ дахиад энэ чинээс зураад энүүгээрээ ингэж зураад за ингээд зурчнаа гэсэн үг. За тэгээд зурчаад зурчингуудаа дахиад энэ
offset-ээрээ чүч жоох нэг ингээд ингээ жоох. Дотортлыг нь одоо ногоомоогооноор ч юм уу одоо ингээд ногоон зүйлэг мүлгээр бодож олно гэсэн үг байхгүй. Тэгээд за одоо энэ цаатлуудыг яаж арилгах вэ? Ингээ шууд хашаатайгаа зэрэгцээд ийм хашаатай болёо гэж бодъё л доо одоо ингээд. За тэгэх юм бол энэ лайнсероо авч жагаад мчэнээс ийшээ ингээд зурчих. Ингээд нөгөө талаас адилхан. Ингээд зурчих. За тэнгүүд эн чинь нэг тусдаа, эн чинь нэг тусдаа болчихж байгааз. Ингээд тусдаа. Тэнгүүд энийг устгачнаа гэсэн үг. Ингээд устгачнаа гэсэн. Одоо ганцхан энэ гадна талын хүрээ чинь ингээд болно гэсэн. Тэгээ гадна талын хүрээгээ яг хүрээнийх нь дотор талтанд дарах хэрэгтэй. Дотор талтанд дараад дахиад нэг пушээрээ дээш нь устгачнаа гэсэн. За сонхны давцангаас нэг жоохон доогуур. За одоо ингэнгүүтээ нөгөө нэг хашаага хийж өгье. Хашааныхын зурган дээр дарлаа. Ингээд нөгөө талд нь ч гэсэн. Ингээд. Агуу наатлууд нь яа ингэчнэ. За. За одоо илүү одоо энэ гарсан юм одоо устгах болно. Яг нэг иймэрхүү ингээ хашаа хайс хийчих болно л гэсэн. Гаражт машин байна. Гаражын дотор машинтай. Яа. Ерөнхийдөө бэлэн материалууд чинь ингээ бүгд байгаа. Энд чинээс авч болно. Хэрвээ олдохгүй байх юм бол интернет дээр бол шууд энэ чинээ бичиж болно англиар. Одоо бичээд нэрийг харуул. Энийг хүссэн хаалга болдохгүй байна. За тэгвэл би энэ чинээс хаалга хаяа. За тэнгуут энэ чинь ингээд хаалганууд ингээ гарч ирж байгааз. Ингээ шууд сайт руу орч. Өөрийнхөө. Энэ чинээс нь шууд үнгүү татчих авна. Бүгдийг. За одоо ингээд энэ хаалганууд за би доор гэж шийд одоо ингээд хаалганууд гаднаа нэг гоё хаалгатай болёо гэж. Энэ дээр нь дахиад бичих болно. За ингээд чимээ энэ онгойцсон юм хаалга байна. Зүгээр юм хаалга байна, модон хаалга, янз бүрийн юм хаалганууд байна. Шилэн хаалга. Эсвэл шидэ хаалга. За би энэ хаалгыг сонгоё л дээ. Энэ хаалгыг гэртээ тавиад одоо энэ дотлын сум байгааз энэ дээр нь арч.
Ингээд yes. Ингээд шууд татчих. Ингээд шууд саяны хаалга шууд энэ чинь ингээд тавьчихсан. Ингээд таалах юм уу? Тийм үү? Ингээд шууд татаад шууд хүссэн юм аа ингээд аваад шууд тавьж болно. За энэ хаалгаа одоо энэ дээр тааруулахын тулд энэ хаалгандаа тааруулахын тулд энүүгээрээ дээдлэлтэнд дарж агаад ингээд тэгшин цогтоод тавьчих. За тэгээ мөөгээд ийм үсгт нэрээр дарж агаад зөөч. За энэ хаалга маань ингээд томдоод байна шүү дээ. Тэ? Дэшээж том байна, хажуу тишээж том байна. За тэгэнгүүт нөгөө нэг энэ scale гээд энэ дээрээ дарангуут одоо ингээд бүгд ногоон болчихж байгааз. Энэ ингээд дээрээс доошоо. Энэ болохоор ийм дээрээс бас энэ зүүн дээрээс баруун доошоо гэдэг чинь ингэж болж байна. За энэ хажуунаас ингээд. За тэгээд мөөгээд цааш нь төлөж оруулаа. Хажуунаас ингээд бүр ойртуулж ингээд харсан ч болно. Тэгээд энийг жижигсүүлэх шаардлагатай бол жижигрүүлээд доошоо энэ жоохон доош болсон байгаа энэ хаалганаас нь тэгвэл энэ жоохон мөөгээд уртаас нь ингээд за ингээд хаалга байгаа чинээс нь ингээд оруулж за ингээд хаалга маань болж байна. Жоохон хажуу тийшээ ботж байна. Тийм бай. Дутангууд нь энүүгээрээ ингээд. За ингээ манай хаалга бүгд таалга болчихлоо. Ингээ хаалгатай болчихлоо. Энэ чинээс өөр юу вэ? Бүгдийг ингээд хайгаад авч болно. Хаалганууд, цонх, өөр юу л гэдгийг машин, тэрэг, гэрэл хайсаа бүгд чинь саяны сайтанд чинь шууд байгаа. Энэ дээр бичээд л шууд гараад ирсэн. Одоо Windows за цонх хай. Цонх хай гэвэл тэгээд цонхчин гараад ирнэ. Одоо ингээд цонхнууд гараад ирж байна шүү дээ. Цонхон дээрээ дарлаа өөрийнх нь сайт руугаа шууд орчин. Одоо ингээд ийм шилэн энэ бүр том цонх байна. Энийг нь дахиад копилоод энэ search гэдэг дээр нь даах юм бол илүү их цонхнууд гарч ирнэ. За одоо энэ ингээд цонхнууд төрөл бүрээр ингэ гараад ирнэ. Эмот өөрөг цонхч байх шээ. Ингээд цонх монх хаалга маалга бүгднийг хийж болноо. Сэн загвараараа нэрээ хийж болно. Энийг гараша ботыг гэвэл түрүүний яг энэ дээр дээвэр бол дээвэр дээрээ дарж байгаа л color гэх. За тавир ногооноор утчих. Энэ жишээ нь гэхэд одоо хевсний өнгөнүүд байгаа зү. Хевс дороож эднэр материалууд. Транха одоо гэрээлийн хашаа усгаад одоо манай аймгийн зэндүүд жишээ гэрээ хараад байдаг шүү дээ. Тийм бодлоо зөвхөн одоо таазаа хашаа усгаад цэцэг одоо наадхан дээр цэцэгтэй маань өөр ногоон таваа төмс хүсний ногоос дүн жоохон хөдөлгөөн гэж юм. Хөдөлгөөн саяны шиг ингээл гараж барьж байгаа шиг шууд ингээл барьж тий.
Одоо энэ урдаа ингээ хүлэмжтэй бай гэж бодъё л та. Ингээл хүлэмж осоолоо. Нүгээрээ зурлаа. Хүлэмж чи юу лээ? Бөмбөр багс. Тийм бөмбөр багс шүү дээ. Өөрөг хийвэл. За тэгэл дахиад юм чинээсэн. Одоо сүлхэлэн чинь. Одоо тиймээ гэсэн болно шүү дээ. За. Англи хүлэмж байгаа зү. Тэгэл хүлэмж чинь дээрээ одоо ялгараа хаш нэг тарагдана. Нэг тарагдана. Сфер натна хөндөлгөх. Одоо хөндөвөр угаас. Угаас хөндөвөр ам сан. Боссано. Тийм. Тэн дотроо хөндөө. Төмөр мөмөр юмнууд байна. Натлимс. Төчсөн шүү дээ. Чигээр шилээ. Ялгараа. Ингээ осчихтэй. Ингээ урдаа хүлэмжтэй. Малган зэрэгс доос. Тийм. Ингээ хүлэмж. Урдаа ингээ хүлэмжтэй. Яа нэг иймэрхүү ингээд зурчнаа. Ингээ хийчнэ бодчихнаа. За өрөөг таслаа уусгаад байдаг. Өрөөг бол яг эхэндээс нь ингэж хийгээд тэгээд дараа нь гадна талаа босгол ханаа уусгасан. Дээр тийм хамаагүй илүү. Тэгэхээр зөв гадна ханаа уусгасан юм чинь тодорхой хийж чаддаг шүү дээ. Одоо харсан сайн. Тийм харсан. За эндээс асуух зүгээр бас гоё юм. Ингээд зурцаа. Атган дэлгэдэг шүү дээ. Тэнгэл. Хаалга. Ингээд зөрөгөө шууд нөхтар. Тэгээд ингээд стат. Ингээд нэвтэмгээ орох. Өөрөөнийхөө дотортлын одоо энэ юм уу гэж юм уу, дороож мороож орч юм уу, хан маань гэж юм уу бодож болно. Ангийн хөө дороочтой. Энэ өрөөний цайвартууд дороочтой. Ханныхан өнгөн ягаа. За манай нацсан яаж зохицуулах юм байна аа өөрсдөө санаас тэлээ. Ингээд цонхоор нь нэвт харагдчихээн. Орон нэвт харагдчихээн. За гол нь одоо яг юм хийчлээ. Тэгээ яаж зураг болгож авах вэ гэж байгаа шүү дээ. За нэг ерөнхий байдлаар нэг ингээд болчлоо гэж байна. Ерөнхий байдлаар нь ингэж нэг харуулж агаад өөрөө өссөн юугаар харуулж байгаа шүү дээ. Ингэж харуулах уу, дээш нь уу, доош нь уу гэх. За ингэж харуулж агаад файл гэснээс экспорт хийгээд тэгээд энэ 2D график гэдэг файл гэснээс экспорт гээд 2D график гэдэг. За тэгэнгүүт одоо ингэж JPG зураг PNG болгож болно, JPG болгож болж байна. Эсвэл энэ зураг энэний нэрээ бас нэг давуу тал нь AutoCAD бас болгож болдог. AutoCAD шууд болгонгод AutoCAD дээр дахиад ажиллаж болдог. Тэгээ яг энэ зурсан зураг юугаар AutoCAD дээр бас ажиллаж болдог. За JPG болгоод документ дотор нэг юу
За тэгэл компьютер руу орлоо, документ доторлоо орлоо. Нөгөө зураг маань энэ. Ингээ гараад ирчих. Гэх жишээний л хинтэй. Танаа энэ прожектор хадгалж. Нэг үү. Тэгээд би бас хадгалдаг. За нэг ингээд яг байгааг хадгалаад дараа нь өгслүүдэд хөгжүүлнэ шүү дээ. тийм. За энэ документ дотор юм орч юм. Ямаг өнөдөр явна. Үсрэн. За ингээд прожектоо бол саяны шиг ингээ хадгалчихсан. Зүгээр шууд save as хийгээл. Тэгэхгүй прожектоо хадгалахгүй экспорт хийчихэд дахиад дараа нь юм хийх гэдэг нөгөө прожектоо сейвлэхгүй байвал тэгээд дуусчих штеп. Тэгэхээр прожектоо сейвлж яваарай да. Юм хийчихэд. За нэг иймэрхүү байна. За энэ чагаад дуусчих. За би одоо шууд вики юм шууд. Энэ студент. Тийм. Илгээрээ энэ цаатлын энэ юу талбай малбайг нэг юм уу ганцхан зүгээр студионыг ингээ зураад сайн шиг дангаар нь тустай ичих юм уу? Нэг юм сонсохгүй байгаа юм байна. Сараад. За. Там. Онс чамд чит. За. Ката баярлалаа. Манай цаан бич авсан харснаа ер нь за яхаа тавина одоо